гол сумын үндэсний их үүсвэр болсон буян төндийн гол бохор зорино. Тус голын голдролыг өөрчлөн уулуурхай олборлолт явуулж байгааг зогсоосон ч одоо алтны нэн жанар байнга алтугаадаг учраас төвшлэн багсаж бохирдож байгааг хэлж байгаа юм а. Байгаль орчны дэд сайд нарын хамтарсан хяналт үнэлгээний ажил Даханууд аймгийн шарын гол сумаар үргэлжиллээ. Даханууд аймгийн шарын гол суманд нийтдээ 8700 гаруй хүн амьдардаг бөгөөд Монголд анх алт хөтөлбөр хэрэгжиж эхлэхдээ зэрэгцээд тус суманд уулуурхай олборлолт ашиглалт явуулж эхэлсэн байна. Харин одоо хүн амын бараг 80% нь гар аргаар алт олборладаг гэдгийг нутгийн иргэд хэлж байгаа. Гар аргаар алт олборлагчид өөрсдийнхөө уух ундны усыг бохирдуулсаар байгаа юм. Гар аргаар алт олборлагчдаас яриа авах гэсэн боловч өгөхийг хүссэнгүй. Тэдний хэлж байгаа гол шалтгаан нь амьдрахын тулд ажлын байр байхгүй учраас ингэж амьдарч байна гэдгийг хэлдэг. Гэвч наан нь кармзетийн гих үйлдвэр ажилчин олдохгүй байгаагаас болж хаагдахтаа тулаад байгааг байгаль орчны газрын дарга хэлж байна. Бид маань өөрсдөө ганц гол тайлбар тавьж байгаа. Бид нар ажлын байр алга тий гэсэн юм асуудал ярьж байгаа. Манай Дархуул аймаг маань өөрөө хот суурин газар. Одоо хөдөлмөр халамж үйлчлэгээний хэлтсийн ажлын байрны захиалга бол маш их байна манай Дархуул аймагт. За үгүй ядаж одоо ойж үлдээдэг компани өдрийн 20 мянгаар ажилчин авъя, цалинжуулаад ажиллах хэд ирж ажиллах хүн байхгүй байна. Ер нь цаашид энэ хуурай ашигт малтмал олборлох үйл ажиллагааг бол төр засгийн түвшинд бас ажиллуулахгүй байх нь зүйтэй. Тэгэхгүй энэ хүмүүс мань хаа сайгүй ингээд газар дэлхийн онгочоод гол ус бохирдуулаад эргээд нөхөс сэргээдэг тийм арга хэмжээ ерөөсөй байхгүй. Хүмүүс ийхүү амар хялбар аргаар мөнгө олохын тулд өөрсдийн гараар өөрсдийнхөө уух ундны усыг бохирдуулж байна. Гэвч нөгөө талдаа төр засаг хөдөлмөрийн үнэлгээгээ сайжруулж цалин хүсний хэмжээг нэмэх шаардлагатай байгаа гэж зарим мэргэжлийн хүмүүс хэлдэг. Харин тус сумын ундны их үүсвэр болсон голын ус багсаж байгаа учраас буурт гэдэг газар цэвэр усны хангамжийн төв байгуулахаар усын төсвөөс 7.5 тэрбум төгрөг төсөвлөөд ажиллаа эхлүүлсэн байна. Яг цэвэр усан хангамжийн төв барьж байгаа газар дээр газрын хэвлэл гэдэг компани ашигт малтмал олборлолтын лиценз авч үйл ажиллагаагаа эхлүүлээд байгааг хэлж байна. Уг нь бол цэвэр усан хангамж барьж байгаа газар дээр ямар ч уул уурхайн ашиглалтын болон олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хоригдсан байдаг байна.